Нэг жилд 2.4 их найд төгрөгийг халамж нэрээр тараадагч ядуурлаа бууруулж чадаагүй засгийн газар халамж хавтгаарсан хэмээн дүгнэж системээ дахин шинжлэх болсноо өнөөдөр мэдэгдлээ. За нэг талаас иргэдийг халамжаас салгана гэж мэдэгдэгч за нөгөө талд төрөлд буурч гэр бүл салалт өссөн тул татварын хөнгөлөлт ипотекийн давуу ирэхээр иргэдийг дахин мөнгөөр урамшуулах бодлого ярьж эхэллээ. 2025 онд Монгол улсын нийгмийн халамжид 2.4 их найт төгрөг зарцуулсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.7% хүрсэн ч бодит үр дүн хангалтгүй судалгаа харуулжээ. Үндсэндээ 2.4 их найдын мөнгө тараасан ч ядуурл буурсангүй, ажилгүйд л багассангүй. Харин халамжаас хамааралтай иргэдийн тоо 2.3 саяд хүрчээ. Засгийн газар үүний бурууг хавтгаарсан халамжтай холбож 41 төрлийн халамжийг 20 болгон цөөлөхөөр ярьж эхэлсэн. Гэхдээ олон жил үр ашиггүй зарцуулсан төсвийн хариуцлагыг хэн хүлээх нь хариултгүй хэвээр байна. Эрүүл бүртгэл өнгөрсөн жилтэй харьцуулахад 3,000-аар буурсан. 17,000 гэр бүл шинээр бүртгүүлдэг байсан бол 14,000 болжлоо. Хүн амын өсөлт буурч байна. Жилдээ 80 орчим мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50,000 руу ороод ирсэн. 58,000 боллоо. За ингээд нас баралтаа тооцоод үзэх юм бол Монгол улсын хүн ам жилдээ 40,000-аар л нэмэгдэж байна гэсэн үг. За хууль зүйн яамнаас өргөн барьсан хуулийг та бүхэн мэдж байгаа. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн маргааны гишүүгэд хянин шийдвэрлэх тухай хуулийг барьсан. За нэг хууль байсны салгаа за үндсэндээ зөрчлийн шин чанартай зохицуултуудаа саяны гэр бүлийн тухай хууль буюу хууль зүйн яамны өргөн барьсан хуулбараар авъя. За яг гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамнаас барьж байгаа хууль маань илүүтэй одоо гэр бүлээ дэмжсэн бодлогуудаа бидний оруулж өгье гэсэн шийдвэрүүд гарсан. Гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгад хөлбөмбөрийн насны иргэдийг халамжаас салгаж ажилдаа орлоготой болгоно гэж тусгажээ. Нөгөө талд төрөлд буурч гэр бүл салалт нэмэгдсэн нь асуудлыг мөнгөөр эмчлэх шинэ орлого эхэлж байна. Сүүлийн 20 жилд төрөлд эрс буурч хүн амын өсөлж жилд дунджаар 40,000-аар хэмжигдэх болсон учраас засгийн газар гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хамттан өргөн барихаар бэлдсэн гэжээ. Манай Монгол улсын одоо энэ халамжийн зардал ямар өндөр юм бэ гэж. Монголын төр хүн ам зүйн бодлогын тэгвэл хаана байгаа юм бэ? Бүгд энэ чинь халамж болж харагдаад байна шүү дээ, тийм ээ? Зардлын англи. Тийм учраас хүн ам зүйн бодлого гэрүүлээ дэмжих бодлогоо гэрүүлийн хууль руугаа оруулаад халамжийн тухай хуулиар яг зорилтод бүлэгдээ одоо зориулахаар ингэж салгаж өгөх юм бол яг зорилтод бүлэгтэй буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. За ахмад настан асаргаанд байгаа иргэд ба бид нар 600 орчим сая төгрөг 600 орчим тэрбум төгрөгийг л зарцуулж байгаа. Ингээд Монгол улс маань одоо тусдаа яг одоо хүн ам зүйн бодлого одоо гэр бүлийн хөгжлийг дэмжих юм хуультай шинээр одоо хуультай болж байна гэсэн үг. Хуулийн төсөлд 3-аас дээш хүүхэдтэй хоёул ажил эрхэлдэг гэр бүлийн нэг гишүүний орлогын албан татвараас чөлөөлөх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй айл ипотекийн дарааллыг урагшлуулах зэрэг заалтууд багтжээ. Мөн гэр бүлийн багц эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлэхээр тусгасан байна. Ингэснээр засгийн газар нэг гараараа халамжаа таньж нөгөө гараараа төрөлд дэмжих шинэ халамжийн хэлбэр санал болгож эхэллээ. Харин эдгээр бодлого бодиттой үр дүнд хүрэх үү? Эсвэл ээлжид популист амлалт болж үлдэх үү гэдгийг идэвхтэй ажиглах л үлдлээ.